Говьсонбор аймгийн мэргэжлийн ялдын газраас хүнсний аюулын байдлыг хангахад эргэн тойрны оролцоо сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд 35 ажлыг хийхээр төлөвлөгөөнд тусгагдаж, хэрэгжилт 90% үргэлжилж байна. За мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний аюулгүй байдлыг хангахад эргэн тойрны оролцоо сэдвт сарын аян зохион байгуулагдаж байгаа. Энэ аяны хүрээнд өнөөдөр хүнс хөдөө аж ахуйн газар Балдан засаг захтай хамтран өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгийн хүрээнд одоо иргэдэд хүнсээ яаж зөв сонгох уу, хүнснийхээ хадгалтын хугацаа, уйлдварсан хугацааг харах талаар мэдээлэлээр хангах, хуванцар савны хэрэглээний талаар мэдээлэл өгөх, мөн мах сүү сүүн бүтээгдэхүүнийг яаж сонгож авах уу, гарал үүсэлт ариун цэврийн бичгийг шалгаж авах талаар бас мэдээлэл түргэх, сүү газар дээр нь бас шинжилж соод юм уу усны ямар нэгэн холц байна уугүй юу гэдгийг бас тодруулах гэсэн үйл ажиллагаануудыг бас явуулж байна. За тэгээ иргэдэд бас хүнсний бүтээгдэхүүний хадгалтын хугацаа хаягчгийг яаж унших талаар бас бодит газар дээр нь бас мэдээллийг өгч ажиж өөрсдөр нь уншуулад тэр уншуулж мэдээлэл дээр нь үндэслэн бас зөвлөгөө зөвлөмж өгч байна. Тэгээ өнөөдөр хэрэглэгчийн хяналтын удас гэж байгаа хоол үйлдвэрлэл болон хүнсний худалдааны чиглэлээр өсчин гоо сайхан эмнэлэг, эмийн сан гэсэн чиглэл хяналтын чиглэл болгоноор байгаа хяналтын удсыг бас хэрэглэгчдээр бөглүүлээд тухайн хяналтын удасны хүрээнд хэрэглэгчд одоо яг юун дээр нь одоо шаардлага хангахгүй байгаа талын мэдээллүүдийн дүн шинжилгээ хийж тухайн газруудад бас ямар хяналт хийх үү гэдг дээрээ бас үнэлгээ дүгнэлт өгч ажиллахаар бас хэрэглэгчийн хяналтын удсыг бөглүүлж байна. Манайх бол өмнө нь бол хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон худалдаа үйлдвэрлэлийн үйлчлэгээ эрхлэгчдэд бас сургалтуудыг зохион байгуулсан байгаа. Мөн хоолны газруудад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зөвлөн туслах үйлчлэгийг үзүүлсэн газар дээр нь үзүүлээ зөвлөгөө зөвлөмжөөр хангаж ажилласан. Мэргэжлийн ялдын газрын зүгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тэдгээрт бүтээгдэхүүн нийлүүлдэг аж ахуйн нэгж байгууллагад зөвлөн туслах үйлчлэгийг үзүүллээ. Мөн хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн сайдын 2017 оны 328 тоод тушаалыг сурталчлан таниулах болон боловсролын байгууллагын сургалтын орчин, үйлчлэгээний чанар, сургалтын үр дүнд нөлөөлөх сэдвүүдээр боловсролын байгууллагын эмч удирдлагуудад салбарын сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. Тэдгээрээс гадна хүнсний худалдаа эрхлэгчдэд хяналтын 3 чиглэлээр хүнсний эрсдэл өндөр түүхийд бүтээгдэхүүний 3 төрлийн дээжийг сонгон шинжилгээтэй хяналтын ажлуудыг хэсэгчлэн зохион байгуулж ажиллаж байгаа юм. За мэргэжлийн ялдын газраас хүнсний аюулгүй байдлыг хангахад эргэн таны оролцоо сэдвт сарын аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиуд буюу Сүмбэр сумын 1-5 дугаар сургуулиуд дээр хүнсний аюулгүй байдлыг хангахад эргэн таны оролцоо гэсэн сэдвээр өдөрлөг зохион байгуулж байна. За энэхүү өдөрлөгийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд болон сургуулийн эцэг эхчүүд багш нарт зориулсан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй хэрэглээ, за бухаан бүтээгдэхүүний хэрэглэгч сонголтын дээр нь ямар сонголт тавих уу, за хоригдсан бүтээгдэхүүний талаар бит үзүүлэн үзүүлж зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна. За өдөрлөгийн үйл ажиллагаанд сургуулийн багш ажилчдад болон санал хүсэлт авч за нийт эдийн засгийн үйл ажиллагаа явуулж байгаа компани үйл ажиллагаатай холбоотойгоор бас хэрэглэгчийн хяналтын удсыг бөглүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. За манай аян маань 10 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 31-ний хооронд үргэлжилж байгаа. За аяны хүрээнд хийгдэж байгаа сүүлийн өдөрлөг маань өнөөдрийн байдлаар өндөрлөж байна. За маргааш аймгийн хэмжээнд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудын тээврийн хэрэгслийн үйл ажиллагаанд манайхаас тандалт хийх байгаа. За мөн эх 7 хоногийн ажлын өдрүүдэд бас хэрэглэгчдэд зориулсан чиглэсэн арга хэмжээг зохион байгуулад энэхүү аян маань өндөрлөж байгаа. Авилгатай тэмцэх газрын тамгын хэлцээний дарга эрхэлсэн комиссар Баасан-Ням, авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга эрхэлсэн комиссар Дулам-Сүрнэр 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Говьсонбор аймгийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан ажлын хэсгийн тайлан хэлэлцүүлэх хуралд оролцов. Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг нь 2018 оны 10 дугаар сарын 22-наас 25-ны өдрүүдэд Говьсонбор аймагт авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт болон худалдаа авах ажиллагааны үйл явц гүйцэтгэлийг шалгаж ажилласан юм. Улмаар ажлын хэсгийн тайлан дүгнэлтийг гаргаж тус аймгийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт тус аймагт ажиллах үеэр орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, худалдаа авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн болон засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, тусгай зөвшөөрөл, төлбөр хураамж, дүрм журам хянах, хүний нөөцийн чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлын талаар танилцууллаа.
Хэлэлцүүлэгт Говьсөнбөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батзам, засаг дарга Батцуур нар болон бусад төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов. Засаг дарга Батцуур ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан асуудлуудтай санал нэг байгаагаа илэрхийлээд цаашид зөрчил дутагдлыг дахин давтан гаргахгүй байх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ. За, Явлаа тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсгүүд аймагуудад ажиллаж байгаа. За, манай чиглэлийн үед бол Говийн аймагуудыг хамруулж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Дорнов аймагт бид нар ажиллаад бас сумдуудад ажиллаад ингээд Говьсөнбөрийн аймагт 22-оос 25-ны өдрүүд бүтэн 3 өдөр ажиллалаа. За, манай ажлын хэсгийн дүнгээс урьдчилсан байдлаар гарсан дүгнэлт бол ерөнхийдөө бас хэд хэдэн зөрчлийг багцаалж авч үзэж байгаа. За, тухайлбал хүний нөөцийн чиглэлээр бол тийм ээ нөгөө томилогдохоос өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр ажил томилдог зөрчил байсаар байна. За, томилогдсныхаа дараа хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ 30 хоногийн дотор хуулиараа мэдүүлж явах хэрэгтэй. За, энэ мэдүүлэхгүй байх хугацаа хожимдуулж мэдүүлэх зөрчлүүд бас байсаар байна. За, дээр нэмэт хэлэхэд төрийн албан агч нар маань ажил үүргээ гүйцэтгэх явцад ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдалд байнга өртөж идэг. За, ялангуяа одоо жижиг бүс нутаг тийм ээ сумдад байдаг юм уу, аймагт байдаг юм уу, хоорондоо ямар нэгэн байдлаар төрөл садангийн найз нөхдийн тийм ээ холбоотой байдаг. Энэ тохиолдолд хэрвээ тодорхой нэг ажлын хэсэгт орж ажиллах байдаг юм уу, хамтарч хяналт шалгалтын чигүүргийг хэрэгжүүлэх байдаг юм уу, энэ тохиолдолд нөгөө төрөл садангийн хүнтэйгээ за хамаарлах итгэдтэйгээ холбоотой шийдвэр дээр бол ашиг сонирхлын зөрчил илт үүсгэхээр байна гэдэг асуудлаа илэрхийлээд татгалзаа явж явах хэрэгтэй ийм хуулийн зохицуулттай. Гэтэл энэ зарчмаа энэ хуулиа хүмүүс мэдхгүй байгаа юм л да. Энээсээ болоод зөрчилд орох тохиолдлууд бас нэлээх байгаад байна. За, дараагийн дугаарт нь бол бид нэр ерөөхдөө 2017-18 онд Говьсөнбөрийн аймгийн төвшөнд тийм ээ төсвийн хөрөнгийн захиран зарцуулалт төсөвт байгууллагууд дээр сумдад ямар байсан бэ гэдэг чиглэлээр бас нэг үржилсэн хяналт шалгалтыг бас явууллаа. Энэ шалгалтанд бол аймгийн иргэдийн хурал, аймгийн засаг даргын тамгын газар, засаг даргын дэргэдэх агентлагууд дээр нэмээд Баянтаа, Шивээ, Сүмбэр гэсэн 3 сумдыг бол хамарч шалгасан байгаа. Засаг даргын нөөц хөрөнгө орон нутгийн хөгжлийн сан тийм ээ. За, дээр нэмээд орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрууд гэдэг ингээд 6 үйлдвэрийн газар дээр бас төсвийн үр ашигтай захиран зарцуулалт ямар төвшөнд явж гин вэ гэдэг чиглэлээр бас нэлээд дэлгэрэнгүй танилцсан. За, мөн энэтэй холбоотой орон нутгийн хөгжлийн санг тийм ээ хөрөнгө оруулалтын чиглэлээр худалдаа авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж чадчих гин үгүй юу? Нөгөө зохион байгуулсан тендер сонгон шалгаруулалт маань үр ашигтай байж чадчих гин үү? Чанарын төвшөнд яаж яригдчих вэ нэ? Яг иргэд рүүгээ чиглэсэн тэр худалдаа авалт байж чадчих гин үү гэдэг чиглэлээр бас дүгнэлт өглөөд тэгэхээр энэ чиглэлийн юмнууд бол байгууллагууд дээр нь сумдад нь энэ төр бол бас тайлбарлаад таниулаад явчихсан байгаа. Тэгээ дараа жил бид нар шалгалтаар ирэхэд энэ зөрчил дутагдлууд бол арилсан бахаа гэж бол найдаж байна. Энэ чиглэлээр бас аймгийн удирдлагуудтай бас хамтартай ажиллах бэлэн байгаа. Энэ чиглэлээр саяны манай Явлаа тэмцэх газрын тамгын хэлтсийн даргаас өгсөн бас үүрэг чиглэл бас энэ тал руугаа ажил маань чиглэж явах юм байна цаашдаа. Говьсөнбөр аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан багийн тайланд өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр хамтарсан багуудын тайланг сонсох, итвэх санаачлагтай ажиллаж байгаа хамтарсан багийг урамшуулах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа. Дэлхийн зүүн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Сүмбэр сум 500 мянган төгрөг, Шивээ говь 300 мянган төгрөг, Баянтал сумын хамтарсан багийг 200 мянган төгрөгөөр тус тус урамшуулсан байна. За, гэр бүл хөгжил залуучдын хөгжлийн газраас өнөөдөр аймгийн хэмжээний хамтарсан багуудынхаа тайланд өдөрлөгийг зохион байгуулж байна. За, Сүмбэр сум, Шивээ говь сум, Баянтал сумын нийт 38 гишүүнтэйгээр хамтарсан баг маань үйл ажиллагаагаа явуулдаг. За, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйлд хамтарсан багийг гэр бүлийн хүчирхийллийг одоо илрүүлэх, дасан зогсоох, урьдчилан цэргэлэх зорилгоор хүүхэд эмэгтэйчүүд гэр бүлийн одоо бүхэл өртөж болох бүх хүмүүст урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулдаг байгаа. Тэгээ энэ хүрээнд 3 хамтарсан баг маань 2018 оны хувьд хичнээн одоо кейсийг илрүүлж ажилласан, ямар үр дүнтэй ажилласан, за шийдвэрлэлт ямар байгаа, тулгамдж байгаа ямар асуудлууд байгаа, энэ чиглэлээрээ бид нэр харилцан ярилцаж одоо хэлэлцүүлэг зохион байгууллаа. За, мөн 18 онд хамтарсан багууд маань хэрхэн үр дүнтэй ажилласан талаарх тайланг тавиулж, за сайн ажилласан хамтарсан багуудаа бид нар бас урамшуулах үйл ажиллагааг Дэлхийн зүүн олон улсын байгууллагатайгаа хамтарч зохион байгууллаа. 2018 онд гэр бүл хөгжил залуучдын хөгжлийн газар маань Сүмбэр сумын засаг даргын тамгын газар Дэлхийн зүүн олон улсын байгууллагатай хамтраад
хамтарсан багийн үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр одоо 14 томоохон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ үйл ажиллагаа маань ерөнхийдөө өнөөдрийн байдлаар бол 90% та хийгдээд бид нар тайлант өдөрлгөөрөө одоо хүмүүстэй одоо харилцсан уулз зохион байгуулж тайлангаа тавьсан хилцүүлэг зохион байгуулсан энэ өдрийг одоо арга хэмжээг зохион байгууллаа. Говьсөнбөр аймгийн Ахмадын холбооноос Ахмадын эрүүл мэндийг дэмжих 21 оногийн аяныг зохион байгуулж эхлээд байна. Аяны хүрээнд ахмадуудыг эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнд хамруулах, асаргаа сувилгаанд байгаа ахмадуудыг эргэх, эрүүл мэндэд чиглэсэн спортын арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. За сайн байцгаана уу. Та бүхэн нэрээ Монголын айлтгая. За Говьсөнбөр аймгийн Ахмадын хорооноос энэ нийт ахмадуудын хамтанд Ахмадын эрүүл мэндийг дэмжих юм 21 хоногийн аяныг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. За сая манай энэ 21 хоногийн үйл ажиллагааны нээлт боллоо. Энэ нээлтэнд манай ахмадууд нэлээд өргөн хүрээтэй оролцлоо. Тэгээ та бүхэнд оролцсон хүмүүстээ маш их баярлалаа. За ингээд энэ 21 хоногийн хугацаанд ямар арга хэмжээ зохион байгуулах вэ гэдгээр товчхон мэдээлэл өгье. Тэгээд манай ахмадууд маань энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой гэж та бүхнээс уриалах юм аа. За юуны өмнө ахмадууд хамтын тухай хуулийн дагуу жилд 1-2 удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх ёстой. За энэ үйл ажиллагааг энэ одоо 7 оноос эхлээд ингээд аймгийн эрүүл мэндийн газар за нэгдсэн эмнэлэгтэй хамтраад бид зохион байгуулна. За дараагийн дугаарт нь хэвтрийн болон өндөр насны ахмадуудыг бас ингээд ирэх юм үйл ажиллагаа явуулна гэж бодож байгаа. Энэ дээр манай өрхийн ахмадын эмч үздэг хийж за бид бүхэн одоо очиж уулзаж та санал хүсэлтийг сонсох юм аа. За мөн эрүүл зөв хооллолт тэгээд 2 өдрийн одоо сургалт явагдана. За энэ Улаанбаатараас мэрэгжлийн багш хичээл заад. За энэ сургалтанд одоо манай ахмадууд идэвхтэй оролцоорой гэж хүсэх байна. 11 сарын 5-6-ны өдрүүдийн сургалт явагдана. Тэгээ сургалтын үр дүнгээс гарсан одоо дүгнэх зорилгоор одоо сургалтанд оролцсон хүмүүсийн бэлтгэсэн хоолоор 11 сарын 7-ны өдөр хоолны өсөлт худалдаа зохион байгуулах юм аа. Энд манай нийт иргэд бас идэвхтэй оролцож сонирхоорой гэж өрөх байна. За мөн одоо эрүүл мэндийн дасгал хөдөлгөөний үйл ажиллагааг манай Самсран багш удирдах ингэж явуулна. Заман зэнгийн төжигийн одоо 14 хоногийн сургалт явуулна гэж бодож байгаа. За өнөөдрөөс ингээд энэ үжигийн одоо юу эхэлж байна. За тэгээд нийт хамтуудын донд бас энэ хамгийн гол нь эрүүл байх гол үндсэл хөдөлгөөн байдаг учраас бас спортын уралдаан тэмцээн зохион байгуулах хэмжээтэй гэж үзэж байгаа. Тэгээд 3 төрлийн тэмцээн энэ багуудын хооронд зохион байгуулна. За волейболын тэмцээн одоо эрэгтэй эмэгтэй холимогоор за теннисний тэмцээн одоо эрэгтэй эмэгтэй тусна. За тэгээд олс таталтын тэмцээн холимогоор ингэж зохион байгуулах. За энэ үйл ажиллагааг бид 11 сарын 3-ны баасан бэм гарагт зохион байгуулна гэж бодож байгаа. Тэгээд энэ үйл ажиллагаанд та бүхэн идэвхтэй оролцоорой. 2 дахь сургуульдаар энэ асуудал болно шүү гэж. За энэ үйл ажиллагааг одоо бас ингээд дэмжиж бас хүмүүс дотор хэмжээний бас хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлж байгаа. Энэ туслалцаа үзүүлж байгаа эрүүл мэндийн газар болон бусад одоо байгууллагуудын талархлаа илэрхийлье. Тэгээд цаашдаа одоо манай хамтын байгууллагаас олон арга хэмжээтэй зохион байгуулахын төлөвлөгөөтэй байгаа. Энэ арга хэмжээнүүдэд та бүхэн бас дэмжиж идэвхтэй оролцоорой гэж та бүхэн уриалъя.